Тэгэхээр альва нэгэн юмс үзэгдэл чинь яг бидний тодорхойлоод байгаа юм шиг тийм биш. Хин нэгэн хүний муу хүн гэж тодорхойлж байгаа. Өнөө дургу хүргээд байгаа нэг хүн байна. Энэ өстой муу хүн гэж бодож байгаа. Тэр хүн өөрийнхөө мөн чанар талаасаа муу хүн байсан бол түүнийг харсан хүн бүхэн энэ хүн муу хүн гэж харах ёстой. Гэтэл тийм биш шүү дээ. Би эндээс л тэр хүнийг муу хүн гэж хараад байгаа болохоос нөгөө талаас түүнийг харилж байгаа хүмүүс зөндөх байгаа шүү дээ. Тэгэхээр муу хүн гэдэг тодорхойлт хаана вэ? Тэр хүн биш энд байгаа байхгүй. Би өөрөө эндээс л муу хүн гэж тодорхойлоод байгаа. Тийм үү? Тэгж ойлгогдож байна уу? Ойлгогдож. Тийм байгаа үз? Тэгээ дээрэс нь тэр хүн үнэхээр муу хүн байсан бол өчигдөрч муу хүнээрээ байх ёстой, өнөөдөрч муу хүнээрээ байх ёстой, маргааш ч муугаараа байх ёстой. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө хүн чинь боддог ихэндээ ингээл уурлал, бухимдал, стресстэй дэсэн чинь хэсэг хугацааны дараа ингээ бодсон нөгөө хүн чинь яг миний бодсон шиг байдаггүй, сайн хүн байсан байна. Тэр эргээд нөгөө хүнтэй сайнаар хандаж эхэлж байгаа шүү дээ. Тийм үү? Үнэхээр муу хүн бол үнэхээр өөрийн мөн чанараасаа муу хүн бол хизээ тэр хүн муугаараа л байх шүү дээ.